сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Happy Build podcast-ийн маань энэ удаагийн зочноор стилист, имиж мейкер, улс төрийн имиж судлаач, докторант Цолмон Гэрлэгчийгээ урин оролцуулаад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За та бүхэндээ баярлалаа урьсанд. За тэгэхээр та ер нь энэ стилист, имиж мейкер гэдэг мэрэгжлээ ер нь яаж сонгосон бэ? За тэгэхээр ер нь бол яг нөгөө миний үндсэн мэрэгжил чинь өөрөө бакалавр маань болохоор загвар зохион бүтээгч зураач мэрэгжилтэй. За тэгээ намайг төгсгöd манай багш надад нэг Лилиан Брауны имиж гэдэг номыг бэлэглээд тухайд бол тийм ном их ховор байсан шүү дээ ер нь бол. Тэгээд улс төрийн имиж мейкер болоорой гэж хэлж ирсэн. Тэр тухайд би бол одоо улс төрийн имиж мейкер гэдгийг бол яг зөвхөн тэр тухайн одоо тийм ээ нэг бакалавра дөнгөж төгсөж байгаа нэг хүүхдээ хүрээнд л сэтгэж байгаа шүү дээ. За ингээд явсан. За тэгээд яг тэр ингээд нөгөө хэлсүүг миний тархинд ингээд хадгалагдсан. Би ер нь улс төрийн имиж мейкер болно л гэсэн бодол яваад ийсэн. За тэгээд нөгөө яг дизайнераараа ажиллаж гин. Одоо өөр ингэсэн салонтой болоод ингээд ер нь ингээд одоо амьдрал ажиллаад явж байхад бол тэр ерөөсөө одоо бодол бол одоо тийм ээ хэлсүүг бол тархинаас гараагүй. За ингэж явсаар би 17 онд магистра яг улс төрийн имиж бүрдүүлэлтээр судалгаа хийгээд ер нь бол одоо яг дунд нь бол мэдээж нөгөө нэг бизнесийн удирдлагаар бол бас сурж исэн. За тэгээд улс төрийн имиж бүрдүүлэлтээр бол магистра хийж исэн. За тэгээ магистра төгсөөд докторт ороод одоо яг энэ чиглэлээр бол одоо судалгаа хийж байгаа докторант байна. За тэгэхээр ийм улс төрийн имиж судлаач гэж байна шүү дээ. Энэ яг ямар төрлийн судалгаа вэ юм? За тэгэхээр ер нь бол одоо за би одоо өөрийн чинь одоо өөрт чинь имиж бүрдүүлэлтийн зөвлөгөө өгье гэж бодъё л да. За стил бүрдүүлэлт ч юм уу, имиж бүрдүүлэлт. Стил имиж хоёр гэдэг маань өөрөө бас жоохон өөр ойлголт л доо. Хүмүүс стил имиж гэж ярьсаар байгаа л энэ хошоо үг зөвхөн гадаад төрх гэдэг ингээд нэг ойлголт бас нийгэмд нэлээ ингээд нөгөө их байдаг. Тэгэхээр нөгөө стил гэдэг маань өөрөө визуал имижийн нэг хүчин зүйл буюу гадаад төрх байх нь шүү дээ. Визуал имиж гэдэг бол бидний гаднаасаа харагдах одоо нөгөө төрх гэсэн үг юм. Тэгэхээр энд юу орох вэ гэхээр мэдээж нөгөө стил буюу хувцлаад тэр хэм маяг орж байгаа юм. Та ямар хэм маягийн одоо тийм ээ хүмбэ гэдэг чинь тэн дээр харагдах нь шүү дээ стил гэдэг. Ер нь нэг энэ хүн чинь нэг иймэрхүү стилтэй дээ гэж бид нар нэг ярьдаг шүү дээ. Одоо тэрийг л хэлээд байгаа юм. За тэгэнгүүт биеийн хилэмж дээрэс нь нүрийн мимик ороод ирчихэж байгаа юм. Тэгэхээр энэ гурван хүчин зүйл нэгдэжээж визуал имиж бий болж байна гэж үзэх нь шүү дээ. За тэгэхээр одоо хувь хүний хувьд бол юм. За тэгвэл улс төрийн одоо имиж бүрдүүлнэ гэдэг чинь өөрөө визуал имижэж бүрдүүлнэ, вербал имижэж бүрдүүлэх буюу тэр одоо дуу хоолойны өнгө тон ярих хэлтгэх ур чадвар, тэр үгийн сонголт, үгийн баялаг гэл тэр хүний одоо вербал имижтэй холбоотой бас зүйлүүдийг бүгд нь болоод одоо зөв бүрдүүлэх нь чухал ахна шүү дээ. Нэг ёсондоо хэрвээ та одоо имижээ зөв бүрдүүлэе гэж хүсэж байгаа бол тэр дотоод гадаад одоо тэр мөн чанарыг нэг цэг дээр огтлолцоолох нь айгүй чухал. Яагаад ингэж хэлээд байна гэхээр тэр хүний дотоод мөн чанарын гадаад илрэл нь нэгсэндээ имиж гэж ярих гэдэг шүү дээ. Гэтэл юу гэдгийг дотооддоо нэг өөр, гадааддаа нэг өөр нэг хэлбэр ингээ агуулад яваад иж болохгүй гэсэн үг байна шүү дээ. Ингээд ирэхээр энэ чинь хувь хүний зөвхөн имижийн түвшинд энэ чинь ингээ асар өргөн болоод явж байгааз. Улс төрийн имиж гэдэг бол зөвхөн одоо юу гэдгийг face to face та бит хоёр харьцахгүй байхгүй юу? Энд чинь нөгөө нийгмийн одоо сэтгэл зүй нөлөөлөх одоо нийгмийн сэтгэл зүй буюу тэр тухайн тойрог дэвшгээд байгаа бол тэр тухайн тойргийн хүмүүстэй би гэдэг хүн чинь тийм ээ улс төрч одоо яг хин юм бэ тэ гэрлээ одоо за би одоо тэгш чинь гэж зүгээр төсөөлөе л да. Тэгвэл Цолмон Гэрэл гэдэг хүн хин бэ гэдгийг тэр тойргийн хүмүүст яаж илэрхийлэх үү гэдэг дээр л одоо имижээ бүрдүүлнэ л гэсэн үг. Тэрнээс одоо нэг хөөрхөн сайхан байгаад юу гэдгийг улс төрт гарчна гэсэн үг огт биш л дээ. Тэгэхээр энэ арай нөгөө бүр өргөн цар хүрээний ойлголт. Хувь хүний имиж бол тухайн хүний ажил амьдралын тэр харьцаж байгаа одоо бүлгүүдтэй л холбогдох нь шүү дээ. Улс төрийн имиж бол бүр том утгаараа цар хүрээтэй гэсэн үг. Харуулах зорилго гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө нэг ингээд анх уулзж байгаа хүнтэйгээ ер нь ингээд анхны сэтгэл гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ анхны сэтгэлд мэдээж ингээд гадаад төрх стил имиж ер нь тодорхой хувийг эзэлж байгаа. Ингээд удаан хугацаанд ингээд ярилцаад танилцаад ирэнгүүт тэр хүний дотоод гоо зүй ч юм уу тэр талаар нь илүү их танилцдаг. Анхны сэтгэлд одоо ер нь гадаад төрх стил имиж ер нь хэдэн хувийг эзэлдэг юм бэ? За тэгэхээр анхны сэтгэл гэдэг зүйл бол 2 дахин төрдөггүй.
Нэг л удаа төрдөг зүйл ах нь. Тэгвэл тэр нэг удаа төрөхөд жишээлбэл одоо хоёулаа ингээд анх удаа уулзахад яах нь 55% мэдээллийг зөвхөн визуал имижээс гадаад төрөхөөс. За эхний 7 секундэд төрдөг гэж байгаа шүү. Одоо энэ анхны сэтгэгдэл чинь. Тэгэхээр маш богино хугацаанд би анхны сэтгэгдлийг зөв тавих хэрэгтэй ах нь ш. Тэрнээс иш одоо нэг 10 минут үргэлжлэе л дээ. Анхны сэтгэгдэл одоо би болох гэж 10 минут би болохгүй. 7 секундэд та өөрийгөө яаж илэрхийлэх чинь л одоо таны цаашлаад тэр уулзалт ямар одоо уулзалт уу тийм ээ. Одоо за бизнесийн уулзалт бол цаашлаад хамтарч бизнес хийх юм уу? За ажилд орох ярилцлага болоод би энэ компанид ажилд орч чадах болов уу гэдэг чинь ингээд шийдэгддэг. За тэгвэл тэр визуал имижийн 55% нь яах нь гадаад төрөхгүй. Анхны сэтгэгдлийн 55% нь визуал имижээс. За энэний дараа 38% нь verbal images буюу тэр хүн ингээд 7 секунд дотор за сайн байна уу ч гэдэг юм уу те ингээд ганц хоёр үг л хэлэх боломжтой шүү дээ. Тэгвэл тэр хүний тэр үгийн одоо үгээ хэлж байгаа дуу хоолойны өнгө тоон буюу дикц нь ямар өөртөө ихтэй хүчрхэг байна уу? Сул дорой байна уу? За нөгөө талаар одоо тийм ээ за нэг ганц хоёр үг ярихад тэр үгийн сонголтоо яг яаж хэрэгжилж ийн үгийн сонголт маань ямар вэ гэдэг ярих хэлтгэх ур чадвар маань ямар вэ гэдгээс яах нь тухайн хүний боловсролын төвшин, нийгмийн статус хүртэл харагдчихэйдэг, зан характер хүртэл харагдчихэйдэг. За тэр визуал имижээс тэр одоо биеийн хилэмж нь өөрөө хүчрхэг юм уу? Нэг сул дорой ингээд ороод ирэх юм уу те? Ингээд ихшгэн явах юм уу гэдэг чинь бол тухайн хүний бас одоо асар чухал зүйл байдаг. Нүрийн мимик нь одоо тийм ээ хөмсгөө цангадад орж ирж гин үү? Гоё нэмсэглэл тодруулаад орж ирж гин үү? Энэ болгон ч л ерөөс анхны сэтгэгдэл чухал үүрэг. За тэгвэл ерөөсөө 7% нь мэдээллийн агуулгаас. Одоо бид нар утсан дээр Facebook ч юм уу одоо тийм ээ Twitter ингээл ухаал явж байхад ингээл news feed гүйлгдэг штеп. Бичлэг явангууд тэр хүнийг сонсох уу, сонсохгүй юу гэдгээ ерөөсөө ингээл гүйлгэж байхдаа тэр visual images нь мэдээлэл аваад тэг дуу хоолойных нь тооноос мэдээлэл аваад тэгээд цаашаа сонсдог. Эсвэл сонсдоггүй. Ерөөсөө л энэ ахгүй. Тэр чинь бас л анхны сэтгэл ахгүй. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс ингэж ярьдаг штеп. Би ерөөсөө ингэж стил авахгүй байна тий. Би юу яг ямар стилтэй юм болоо гэх тий. Иймэрхүү хүмүүс та ер нь иймэрхүү хүмүүс манд ер нь эхэлж ямар үйлдэл хийх хэрэгтэй юм болоо. Энэ хүмүүст зөвлөгөө өгвөл. За ер нь ихэнх хүмүүс стилээ олоогүй л гэдэг. Одоогоор. Яагаад ингэж юм гэхээр ер нь яг нөгөө имиж гэдэг зүйл бол яг хүн бүрт байгаа. Гэхдээ эерэггүй, сөрөггүй гэдэг чинь бас нөгөө чухал ахгүй юу? Тэр хүн зөв имижээ бүрдүүлж чадсан уу, чадаагүй юу гэдэг. Стил гэдэг зүйл бол бүр зарим хүнд огт байхгүй. Ямар ч стилгүй ингээд явах гад байдаг тий. Эсвэл бүр нэг холимог хурах шиг яваад байдаг. Яаж юм хэр одоо за ингээл ялангуяа өглөө хойлрал ингээл дээгүүрээ нэг пижак өмсөөл тийм ингээл нэг офис стайл гэсэн доогоороо боохой стилийн гутал өмсөөл рок стилийн цүнхүү өрөөл тий. Классик стилийн эмэг зөвлөлт зүгэл ингээл явах ч өөрөө стилгүй байгааг нэг хэлбэр байхгүй юу. Стил гэдэг чинь тухайн одоо офис стайлаар хувцалж байгаа бол толгойн оройноос хүртлээ тэр офис стайлынхаа аль төрлөөр нь хувцлах гэдэг нь тэр хэм маягийг л бүрдүүлнэ гэсэн үг байхгүй юу. За гэтэл одоо юу гэдгийг за би одоо юу гэдгийг рок стайл ч юм уу, хиппи стайл ч юм уу, тэр романтик стайл бүрдүүлээ гэснээр шагаал өөр тэгс хөндлөн ингээд стил ингээд холиод хувцлаад ээж болохгүй. За нөгөөтэйгөр одоо юу гэдгийг уг хүн нь өөр за би хуйлч хүн бай гэж бодъё л доо. Одоо хуйлч ч юм уу өмгөөлөгч ч юм уу. За тэгээ миний өөр ингээд царай дүр төрх ингээд нэлээ юм нэг одоо ширүүн байж болох байхгүй юу. Гэтэл би романтик стайл бүрдүүлээ гэсэн чинь надтай тийм наалтахгүй энэ стайл чинь. Эсвэл нэг girly стайл бүрдүүлээ гэсэн чинь ягаад ч одоо боломжгүй ягаад гэвэл миний ажил мэргэжлээс одоо шалтгаалаа тий. Тэгэхээр нөгөө тэр хүн өөрийнхөө зан характер, царайны тэр гадаад дүр төрх биеийн онцлог одоо нэг юм хараажаар юм нэг одоо юу гэдгийг жуудаагаар ингээ хичээлдэг эмэгтэйчүүдийг би одоо романтик стайлаар ингээ хувцлаа, чи girly стайлаар хувцал гэдэг ингээ хувцлуул айгу утгагүй харагдаж штэ. Нэгсэндээ одоо гурилтай хоолнд будаа дээрээс нь нэмчихэж байгаатай л ялгаагүй юм болох гэдэг. Тэгэхээр нөгөө нэг тэр хүний өөрийн өгөгдлөө ихлэ харна. За тэр хүн өөрийнхөө өгөгдлийг ихлэ харах нь штэ. За би өөрөөсөө ямар өгөгдөлтэй юм те. Миний царай дүрх одоо хурц юм уу, тийм ээ тод юм уу, одоо юу зөөл юм уу тэрийг харна, зан характераа харна, ажил мэргэжлээ харна, зорилгоо харна. Ингэжээж би тэр 40 гаруй нэр төрлийн стилээс альвар нь хоцлол би яг ингэж өөрийгөө бүрэн дүрээр илэрхийлэх юм бэ гэдгээл мэдэж авна гэсэн үг байхгүй юу. Тэрнээс энэ ч нэг тренд, энэ жил нэг тренд гарангууд тэрийг дагаж хувцлаа. Дараа жил нэг өөр тренд гараад ирэнгүүт тэрийг дагаж хувцлаа. Ингээ яваад байвал
Зөстө. Тэгэхээр Холимог юм бол шүү тийм дээ. миний бас ажигласнаар хүмүүс хөвчлэн гэлтгэлтэй дэлгүүрээсээ явж явахдаа ингээд лүк бүрдүүлэх гэж ярьдаг штэ. Ингээд өөрийнх нь бусад хувцастай хэрхэн тохирох уу, хэрхэн зохицох уу гэдгийг анзааралгүйгээр надад нэр ийм хувцас байхгүй штэ. Энийг авчи. Би нэр ийм өнгийн хувцас өмсдөггүй штэ. Энийг аваад үзчихье гэл те. Одоо өөр дээрээ баг ингээд туршилт хийгээд байгаа гэсэн үг юм байна л да ер нь бол. Тэгэхээр нөгөө нэг стил имижийн зөвлөгөө аавна гэхээр хүмүүс айгүй юм нэг буруу ойлголттой байдаг. Стил имижийн зөвлөгөө авах хүн нэг бол одоо их мөнгөтэй ах хэвээр, нэг бол олныг танилах хэвээр, нэг бол улс төр хамаатай байх хэвээр ч гэдэг юм уу. Ингээд нэг ямар нэгэн байдлаар нэг юм идэвхтэй байх хэвээр гэж ойлгоод байдаг. Гэтэл уучлаарай, та өнөөдөр хувцас өмсдгөл болвол тий зөв юм сонгож авахын тулд танд мэдлэг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Та өөртөө тохирсон юмаа сонгож өмсөх нь л чухал байхгүй юу? Тэрнээс сар ингээд өөрийнхөө хөдөлмөрийг одоо тийм ээ ингээд зарцуулаад энэ цалин одоо хөдөлмөрөө үнэлээд одоо цалин авч байгаа шүү дээ. Гэтэл тэр цалин зүгээр нэг дэлгүүр орсноо. Өө надаа ийм мөнгө хувцас авахгүй шүү дээ. За энийг аваад үтчихье тий. За одоо юу гэдэг юм би энийг идэж үзээгүй шүү дээ. Энийг аваад идээд үзчихье гэж байгаа даа. За эсвэл одоо юу гэдэг юм энд тоо гоё харагдаад энэ авчиг гэснээр авчиад өмсдөггүй хэдэн сар жил болгож яснаа хин нэгэнд өгчдөг. Ерөөсөө ийм алдаг хүмүүс маш их хийдэг. Тэгээ ерөөсөө стил имижийн зөвлөгөө аавна гэдэг бол өөрснөөс нь тэгс өөр юм хүндлээ юм ингээ ойлгочдөг. Нэг л удаа ерөөсөө өөртөө цаг гаргаад тийм ээ нэг л удаа өөртөө нэг жоохон хөрөнгө оруулчих л та. Энд чинь насан туршийн мэдлэг байхгүй юу? Насан туршдаа та зөв юмаа сонгож аваа. Насан туршдаа одоо зөв хөрөнгө оруулалт болоод байна гэсэн үг байхгүй юу? Бид нар одоо за хөрөнгө оруулалтыг хоёлаа төсөөлөд үзээ л дээ. Ямар ч үр өгөөжгүй ч юм уу одоо за сүүлийн үед coin гэж яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр юу нь мэддэхгүй coin дээр ч мөнгө хийж байгаатай л ижиглхэн. За тэгээ нөгөө хэрэгтэй хэрэггүй авсан хувцаа яадаг вэ гэхээр хямдхан авсныгаа болоод тэгсэж байгаа нэг хин нэгэнд өгөөд ингээд наашин чааш нэгээд нүднээсээ далдруулчаар болчихж гэнэ би одоо баг ингээд дараагийн удаа тий шинэ худалд одоо буруу худалдаа авалт хийхгүй гэж ойлгоод байдаг. За эсвэл үнэтэй авсныгаа болгоно хэдэн жил хадгалж агаад эсвэл одоо хадгалаастай байсаар л байдаг тий хаяа хайж чадахгүй нэг үнэтэй өмсөж болохгүй. Тэгэхээр хэрэглэгдэхгүй зүгээр ингээд харах гэж авсан юм уу гэмээр ийм үйлдэлүүд их хийдэг. Тэгэхээр энэ бол хамгийн буруу. Ерөөсөө тэгээд бас дараагийн нэг 3-1 хэлэх зүйл болохоор хүмүүсийн хувьд одоо юу гэдгийг их мөнгөтэй болохоор л гоё хувцлээ тий. Гэт энэ бол маш буруу байхгүй юу? Ерөөсөө их мөнгөтэй болохоор их хувцаагаал та гоё болох гэдэг юм биш байхгүй юу? Угтаа бол өнөөдөр өмсөж байгаа энэ пижакийг би одоо яах нь вэ? Зөвхөн энэ үнтэн дээр ингээл өмсөхгүй. Тэ энийг одоо 5-6 хувиргаад өмсөх чадвартай байгаад хоорондоо хувирч чадах хувцснуудыг л зөв сонгож авах нь ш. Дэлгүүрээ явж байгаа өө энэ надад байдгүй хувц гэж авахаас өмнө энэ хувцыг би юу юунтайгаа хослуулж өмсөх вүлээ би хэд хувирах боломжтой билээ гэдгээ бодсны эцэст одоо тийм ээ авнаа л гэсэн үг байхгүй юу. Тэгээ харамсалтай нь манай ихэнх бүсгүүчүүд бодохгүй авдаг л да. Худалдаа авалт ихтэй тийм. Бодохгүй авдаг гэсэнс нөгөө эмгтээчүүдийн нэг даваа тал авдаг штэ. Цүнх аавна гэж дэлгүүр ороод гутлааваа гараад гэдэг юм шиг тий. За ер нь манай Happy Bell podcast маань ер нь аз жаргалд хөтлөн гэсэн одоо утга агуулгатай явж байгаа. Тэнгүүд одоо ингээд хүн нөгөө нэг ингээд гадаад дүр төрхөөдөө анхаарад гадаад дүр төрхөө өөрчилснөөр өөртөө ихтэй болоод тий. Энэ ч бас тодорхой хэмжээний одоо аз жаргалыг ер нь мэдрүүлдэг байх гэж бодож байна зөв. Яг тийм. Ер нь бол одоо нөгөө худалдаа одоо хувцлалтыг та хин нэгэн зориулж хийдэг л байхгүй юу? Ерөөсөө өөртөө зориулдаг. Тийм ээ. Бид нар хувцас өмсөд өглөө гараа тий үсгэцгээ ингээл янзлал нүрэн бодол өглөө гарахта ямар ихтгэлтэй гардаг вүлээ тий өөртөө тий бүр ингээл цаанаасаа ингээл аз жаргалын одоо даавар одоо тийм ээ ингээл ялгараад өө би ч өстө хөөрхөн сайхан өсгөө шүү гэдэг юм уу би ч хөөрхөн сайхан залуу шүү гэл би ч өнөөдөр өстө дэжгүй харагдаж байна гэл ингээл энийгэл баяр баясгал төрүүл гардаг байхгүй. Энд чинь эргээд яаж энэ ажлын орчинд ирлээ бусдаа эрэг сайхан одоо нөгөө нөлөө үзүүлж яадаг тийм ээ. Эргээд одоо бусдад гоё үлгэр дуурайл болж яадаг. Тэр өдөртөө хүн бол маш гоё ихтгэл өөртөө итгэл сэтгэл ханамж бол бүр ингээ happy full байна. Гэтэл өглөө гарахтаа нэг жоох ингээл яар сандарж байгаа л хоорондоо зогсохгүй ч юм уу нэг сонио өмсөө гарч байгаа. Үгүй бүр тэр өдөр тэгээ бүр таарахгүй хүмүүстэйгээ хичнээн жил уулзаагүй хүмүүстэйгээ уулзах тохиолдол зөндөө идэг үстэй. Тийм учраас нөгөө хогоо хаяхаар гарахтаа ч гэсэн гоё хараа гэдэг чинь ердөөсөө тийм байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо хүн хин нэгэн зориулж хувцалдаг, өөртөө зориулж хувцалдаг. Дээрээс нь энэ таны одоо тэр өөртөө зориулж хувцалж байгаа тэр хувцлалтын соёл чинь буцаагаад гэр бүлийнхэнд нь, үр хүүхдэд нь, нөхөрт нь, тийм ээ, эхнэрт нь, за ажлын хамт олонд нь ингээ зөрөөд өнгөрч байгаа хүн бүхэнд одоо тэр соёлыг түгээж яадаг, үлгэр дуурайлыг түгээж яадаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээ манайхан нэг юм энэ дээр би ийм жишээ татах дуртай л да. Ер нь бол стилээ
одоо стилийн зөвлөгөө авах гээд ирж байгаа хүмүүсийн нэг юм нэг нийтлэг жишээ гэдэг. За би ингээд бизнес ажил амьдрал гэдэг ингээд явсаар агаад нэг мэдсэн чинь өөрийгөө ингээд бүр хайчжээ. За ингээд би дүүрчихэд эргээ харсан чинь хүүхдүүд маань яг надтай ижлэх одоо тийм миний копи паст болсон байна. Одоо би өөрийгөө өөрчлөхгүй бол энэ хүүхдүүд өөрчлөгдөхгүй юм байна гэж ингэж орж ирдэг байхгүй юу. Тэгэхээр тэр бол ер нь зөв харсан үнцэг байхгүй юу. Яагаад тэгэхээр ерөөсөө нөгөө алин модноосоо хол ундгүй гэдэгчлэг гисэн шиг одоо яах нь эцэг гэхээ хүүхдүүд харж өсдөг. Тэр эцэг их өөртөө арчаатай байна уу те өөрийнхөө одоо эрүүл мэндэд анхаарал тавьж байна уу өөрийнхөө гадаад дүр төрх тийм ээ одоо би балдартай эн чинь бас л нөгөө талаас эрүүл мэнд ч те яг ясан нэрэ те одоо анхаарал тавьж байна уу хувцас ахын дүүдэд өмсөө гарч байна энэ бол цэвэр цэмтгэр соёлын асуудал байхгүй юу гэтэл одоо нэг өмсөн хувцас хэдэн өдөр өмсөөл юм эсвэл үрчингийн одоо тийм ээ үрчингийн одоо хэрэгтэй хувцсмсоо гарч ийн энэ бол ерөөсөө нөгөө соёл хувийн соёл гэдэг юм чинь байхгүй байгаад байна гэсэн үг байхгүй юу а эсвэл одоо юу ч хамаагүй за цэвэрхэн л болоо гэсэн бас нэг юм ойлголт хүмүүсэд тийм цэвэрхэн бие дэвтэйхэн л болоо гэж юу ч хамаагүй өмсгөө гэдэг энэ бол бас нөгөө талаас асар одоо буруу ойлголт юм а тиймээс эцэг эхчүүд болгоод хүүхдүүдээ сайн сайхан яваасай надаас илүү гоё байгаасай надаас илүү аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байгаа бол та бүхэн өөрснөө одоо үлгэрлэх ёстой. Тэрнээс биш одоо бити уц үз гिचээд өөрөө уц үзээд байгаатай л ялгаагүй байхгүй юу? Чи гоё сайн ганган бай. Одоо эрүүл мэндэд анхаарал хандуул гэсээр нэ өөрөө одоо ханаад үрчгээрээ юм удгүй ч юм уу те. Өөрөө өөртөө анхаарал хандуулгүй өөртөө одоо юу гэдгийг тийм happy байж чаддгүй болоод эсэргээрээ энэ одоо хүүхдэд бас л сөрөг үр дагавар үр нөлөөг үзүүлдэг байх нэ. Гэсэн үг юм. Зөв. Тэгэхээр ер нь гоо зүг их ойлголтын талаар та ер нь юу гэж боддог вэ? За тэгэхээр гоо зүг гэдэг маань одоо үгнээсээ ахуулаад тий. Одоо гоо гэдэг маань гоо гэдэг маань бол одоо гоо сайхан байхыг л одоо хэлээд байна шүү дээ. Гэтэл тэрний эсрэг байгаад байхгүй. За мэдээж одоо зүг гэдэг маань одоо ерөнхийдөө бол одоо нэг зарчим зүг тогтол ярих гэдэг тийм шүү дээ. Энэ хоёр үгийг чи ер нь бол тэгэхээр ер нь гоо зүг гэдэг бол гэтээ гоё бай гэдг нь учир зүггүй одоо тийм ээ ингээд бүр хит ганган бай гэсэн үг бас биш шүү дээ. Ер нь бол хүмүүс бол энийг одоо хит ганган, хит ингээл брэнд хөөсөн ийм байх гэдэгтээ бас андуурах гэдэг. Гоо зүү байна гэдэг. Тэр хүн өглөө нэг босоод дасгал хийгээд би галбар найтаахан байна гэдэг чинь бас л гоо зүүний хэлбэр. Тэр хүн одоо юу гэдгийг өөртөө эрүүл мэндэд анхаарал хандуулад эрүүл байх чинь бас л нэг гоо зүү хэлбэр. Хувцлалтандаа зөв сайхан хувцлалтыг зэгцтэй одоо өмсөө явах чинь бас л гоо зүү хэлбэр. Ингээд явах уу гэдэг чинь бас л нэг гоо зүү хэлбэр байхгүй. Тэгэхээр юуг одоо тийм ээ гоо зүүгээд байна гэдгийг л айгуу сайн зөв ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш одоо учир зүггүй одоо нэг хит ингээл тренд брэнд хөөгөөл одоо янз янз юм одоо шүүгээ дөрөн хувцсны өрөө дөрөн хувц аваад ингээд ахтаг гол биш байхгүй юу ер нь. Зөв. Тэгэхээр та ер нь одоо хийж буй ажлаасаа хэрхэн аз жаргалыг ер нь мэдэрч авдаг вэ? За ер нь тэгэл эн чинь одоо миний ажилч өөрөө тийм хүмүүс дандаа юм баяр баясгалан ер нь одоо өгдөг л ажил шүү дээ. За одоо орж ирээл стил имижээ өөрчлүүлээл ингээл өөрчлөгдөд ирэхээр тэр хүн өөрөө анзаараагүй байсан чи эргэн тойрны хүмүүс нь анзаараад эхэлдэг. Хөө чи яасан гоё болцсон юм бэ гэл те. Чи яагаад энэ чи өөрчлөгдөөд энэ гэл ингээл ирдэг байхгүй юу. Магадгүй нөгөө ингээл даалгаврыг бол одоо нөгөө урт хугацааны нөгөө стайлингийн коучинг дээр бол ингээл урт хугацаанд даалгаврыг бол хамт ингээл шопинг хийгээл ингээл баг багаар өөрчлөгдөл тухайн хүн маань бол за би өөрчлөгдөж байгаа гэхдээ одоо юу гэдгийг бүр актер одоо нөгөө тэгж байгааг байх гэж боддог ч юм уу ингээд явж итэл хүмүүс эргэн тойрных хүмүүс хэлээд эхэлдэг чист өөр болцсон бэ гэд. Тэгээ манай дээр ирж байгаа хүмүүс бол ихэнх нь энэ тэнд найз нөхдөөгөө ч юм уу ихч дүүгээ хараад одоо нөгөө тэр өөрчлөлтийг нь хараад тэр тэндээс мотивац аваад одоо урам зориг аваад ирж байгаа хүмүүс их байдаг л да. Тэгэхээр бас хүнийх одоо тэгээ өөрчлөлтгийг харах нь маш гоё. Зарим хүмүүс бол бүр өстой нэрээ маш жоохон одоо нөгөө жижиг мэдээлэл дээрээс маш ингээ гоё ингээ тэлхэрдэг. Багаан усалчхад өшөө ингээл өөрийгөө идэвхтэй ингээл өшөө бүр ингээл хөгжүүлээд аваа явчихдаг хүмүүс байна. За тэгэхээр ер нь та түрүү хэлсэн шүү дээ ингээд хувийн салонтай гэд. Тэгэхээр танай салон ер нь ямар үйлчлэг үзүүлдэг вэ? За манай гэрэл стайлинг студио маань ер нь бол хувь хүнээ болон байгууллагын за улс төр урлаг соёлынхны стил имиж бүрдүүлэлтийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.
За байгууллага гэдэг ихээр байгууллагууд бас хүн айгүй хөгжүүлдэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр хүмүүсээ одоо хөгжүүлж, байгууллагынхаа одоо ажилчдаа зориулж одоо сургалт авч ийн. За нөгөө талаасаа бас бүр хийж байгаа ивенттэй зориулаад хэрэглэгч нартай зориулсан бас сургалт ивентийг авч ийн. За хувь хүмүүс маань бол мэдээж одоо өөрийгөө өөрчлөе, ядаж нэг өнгөө олоо мэдчихэ гэсэн хүмүүс маань нэрээ зөвлөгөө авч ийн. За тэгээд бас улс төр одоо урлаг соёлынхан болоод мэдээж тодорхой зорилготойгоор ирж ийн. Тэнгүүд хүн ер нь ингээд хувийн өнгөө тодорхойлуулж мэдснээрээ тэгээ ямар өөрчлөлтүүдийг одоо гаргах боломжтой. За ер нь хамгийн зүгээр наад захын жишээ нь хувийн өөрийнхөө өнгийг өмсөж байгаа хүн байгаагаас л илүү гэрэлтэн, байгаагаасаа илүү одоо ур багтаа залуу харагдана, байгаагаасаа илүү гал дүүлтэй цогтой харагдана. Яагаад тэгэхээр энэ хувийн өнг гэдэг зүйл маань тодорхойлуулснаар бидний нөгөө арсны доорх өнгөрөө одоо бидний өмсөж байгаа хувьд бидний арсны доорх өнгөрөө эффект өгөөд царай маань яаж гэрэлтгэх хэлээд байгаа юм. Бидний нүдний харц одоо галтаа цогтой байх юм уу, унтаа байх юм уу гэдгийг бол тодорхойлох гэдэг гэсэн үг байна шүү дээ. За тэгээ дээрээс нь одоо нүүрний будаг тийм ээ, нүүрний будагны өнгүүдээ өсний будаг үсээ будуулахдаа би ямар өнгөөр бодуулах юм те. Тэгэхээр зохимжгүй өнгөө өмснөрөө хүн яадаг вэ гэхээр одоо арсан дээрх асуудлууд нь бүр 5-аас 6 дахин одоо тийм тодордог, арсан бараадаг, нүүрний одоо нүдний галгүй харагддаг, за байгаагаасаа илүү овртой харагддаг гэдэг асуудлууд маш их гарч ирдэг. Тэгэхээр энэ хувийн өнгөө тодорхойлуулснаар тэр хүн бол байгаагаасаа илүү одоо гэрэлтэх боломжтой юм а гэсэн үг. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. За тэгэхээр одоо ингээд ер нь бүсгүүчүүд маань ер нь те гой зодлаасаа өөрсдөө ингээд гоё явж болоод байна. Харин эрэгтэй хүмүүс маань залуучууд маань ер нь гой зүй тал дээр ер нь хэрэг анхаардаг вэ? Одоо жишээ нь танаас зөвлөгөө авч байгаа хүмүүсийн мэдээж ихэнх хувь нь эмэгтэйчүүд байгаа. Хажуугаар нь бас эрэгтэйчүүд бас байгаа байх. За залуучууд болон одоо эрэгтэй хүмүүстээ одоо энэ юуг зөвлөгөө өгмөр вэ? За ер нь бол яг хөө манай үйлчилгээг авдаг хүмүүсийг ингээ харахад бол ер нь за яг хувь хүний стайлинг үйлчилгээнд дэр бол ихэнх нь эмэгтэй хүмүүс. За гэхдээ цөөн ирж байгаа эрэгтэй хүмүүсийн хувьд бол одоо юу гэдгийг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нэг онцлог байна л да. Эмэгтэй хүмүүс бол за нэг сонирхоод үзье гэсэн тийм нэг өнцгөөс тэгээ за нэг өнгөө тодорхойлуулжий. За нэг үйлчилгээ аваад үзчихье гэдэг өнцгөөс бол их одоо тиймэрхүү тохиолдол их байдаг. А эрэгтэй хүмүүсийн хувьд бол яадаг вэ гэхээр яг ингэж бодож жогоод шийдвэрээ гаргаж ирдэг учраас зөвлөгөө өгсөн эрэгтэй хүмүүс бол бүр асар их үр дээр ажилдаг. Бүр ингээ дараа нь ингээ харж яхад ч гэсэн бүр ингээ шал уур болцсон байдаг. Бүр ингээ айгүй сайн хувирдаг одоо ер нь бол тэгэхээр ер нь яг нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлог тэр нь л да. Эмэгтэй хүмүүс бол одоо ганц нэг хүмүүс бол одоо ингээ нэг зөвлөгөө авчаа за хийндээ одоо нөгөө болно доо гэдэг шиг өөрийгөө өөрчлөн дөө гэл ингээл яваад идэг бол эрэгтэй хүмүүс айгүй тийм хурдтай бас өөрчлөлтөнд ордог. За яг уу гэтээ бол мэдээж одоо нөгөө тэр гоо зүүн зөвлөгөө бол гоо 100 сайхны зөвлөгөө бол одоо яалтчгүй эрэгтэй эмэгтэй хүн одоо аль алинд нь хэрэгтэй. Тэгэхээр эрэгтэй хүмүүсээ бас яг энэ өнгөө тодорхойлуулчаасэ ядаж тий. За одоо тэр стайлингийн одоо үйлчилгээгээ байгаа гэхэд ядаж өнгөө тодорхойлуулчаасэ энэ нь эргээд ядаж таны авах гэж байгаа хувцсны чинь өнгө таны одоо бараа харагдуулах юм уу тийм ээ. Одоо нэг жоохон унжгаар дорой харагдуулах юм уу, ирч хүчтэй гоё цог золбоотой харагдуулах юм уу гэдгийг чинь л ер нь бол илэрхийлээ шүү гэдгийг л ер нь хэлмээр байна л да. Ялтчгүй хүн лэмчин хүн бүрт энэ хэрэгтэй. Хувц өмсөж байгаа бол та одоо эрэгтэй ч эмэгтэй ч хүмүүс хувц өмсдөг үстэй. Тэгэхээр бүх хувц өмсөж байгаа хүмүүст бол ер нь стил имиж, ер нь стайлингийн зөвлөгөө бол зайлшгүй л одоо чухал. Нэг удаадаа нэг зөвлөгөө авчихад энийг насан туршдаа би яг энэ техникийнхээ дагуу би өөрийнхөө галбар нь өөрчлөгдөж болох байхгүй юу тэр үед тийм ээ тэр хүний нүрийн хэлбэр өөрчлөгдөж болно галбар өөрчлөгдөж болно гэхдээ техникээ мэдээд авчиж байна гэсэн. За би ийм клирэн галбартай бол за би энэ хэсгээ ингэх юм байна тий тэгш өнцөгт галбартай бол ингэх юм байна атлетик галбартай бол ингэх юм байна ингээ ойлголтоо авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүн бол яг нь тэр өөртөө тохирсон одоо хувцлалтыг насан туршдаа л одоо зөв сонгоод явах техникээ мэдээд авчиж байна л гэсэн үг. Тэгэхээр нэг юм үг гэдэг чинь нөгөө хувцас бурхан бие чөтгөр гээд тэнгууд хүний ингээд одоо биеийн пропорц хэлбэр одоо янз бүрийн хэлбэртэй байдаг. Тэнгууд нөгөө нэг өөрийн биеийн хэлбэрт тохирсон силуэттэй хувцас өмснө гэдэг нь бол маш чухал нөгөө
бас нэг зүйл байгаа шүү дээ тий. Ер нь л одоо яг л энийг яриад байна гэсэн үг байхгүй юу? Ер нь тэр хүн болгоо одоо нөгөө төгс галбартаа биш учраас өөрийнхөө галбартаа тохиорсон хувцлалтыг л зөв бүрдүүлнэ. За одоо товч гэхэд л ганцхан товчлох үүрэгтэй биш шүү дээ. Энэ бол харагдах байдлыг нь засах, хувцсны эсгүүр нь ямар ахын, сэлвэт нь ямар ахын ингээд тухайн биеийн галбарт. Одоо чиний нүд зүж байгаа нүдний шилгээл гэхэд энэ K-type буюу муурын шил. Энэ муурын шил чиний яг нүрийн хэлбэрт тохиромжтой юу үгүй юу гэдгийг тэр тухайн хүний нүрийн хэлбэрийг тодорхойлоод яах нь тэгээд тохиромжтой шилнүүд ийм нүрийн хэлбэрт ийм шил зохимжтой, ийм зохимжтой, өсний засал зохимжтой гэх ингээ бүх юм нэг хэсэндээ бид нарын одоо тэр хувцас бурхан бие зүтгэр гэж юу хэлээд байна гэхээр бид нэр тэр хувцаараа, аксессуараараа өөрийнхөө биеийн өөдөө одоо асуудалтай хэсгийг л нуун далдлаад төгс болох л одоо тийм ээ төгс гоё яг төгс гэж зүйл байхгүй л те. Гэхдээ л хамгийн одоо өөрийнхөө хувьд хамгийн төгс хэлбэрлүүл ойртох нэг л одоо онцлог байхгүй одоо нөгөө зорилго байхгүй юу та. Тэгэхээр ерөөсөө бид нар яг үхээр өмсөж байгаа хувцаараа хэрэгжилж байгаа аксессуараараа яг л эмэгтэй хүн нүрээ будаад одоо гоо сайхнаа тодтогдох шиг одоо бид нар бол хувцалтаараа л өөрийнхөө гоо сайхан байдлыг тодтогч сул талаа нь ундаалдаж давуу талаа одоо ил тод болгох өшөө илүү одоо тодтогох л одоо зарчмаар хувцална гэсэн үг. За баярлалаа. Тэгэхээр нөгөө нэг зарим эмэгтэйчүүд бас тэгдэг шүү дээ. Одоо ингээд жоохон 50 гараал 55 гараал ер нь тэтгэврийн нас ингээл гараад ирэнгүүтээ одоо энэ ийм өмсхүү тэхүү инхүү ингээтэл зөө яахын ямар жоохон охтууд байгаа ш ямар залуу охтууд байгаа ш гэл тэгж ер нь жоохон зайлс хийдэг. Тэглгүүгээр одоо ингээд те тэтгэврт гарсан ч гэсэн жоохон нас явсан ч гэсэндээ стил имиж дээрээ бас анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна тийм үү. За яг зөв наачаас айгуу чухал сэдв. За ер нь эмэгтэй хүмүүс айгуу насан дээр поинтдаг. Нас одоо яг чухал юм уу? Тэр хүний одоо тийм ээ бие авч явж байгаа байдал чухал юм уу гэдэг чинь айгүй онцлог байхгүй юу? Одоо насаа поинтлол за би нэг 55 гарчлаа тий гэл ингээд өөрийгөө хаягчвал одоо тэр хүн ч одоо юу гэдгийг нэг 90 наслах байвал тэр цаана байгаа тэр одоо тий 40 жилүүдэд одоо тий 30 40 жилүүдэд яах юм тэгэл навсаагаа л явж явах хэрэгтэй юм уу? Нэг ч айгүй утгагүй байхгүй юу? Ер нь бол за одоо 55 наснаас би одоо 90 нас наслана гэх юм бол цаана хэдэн жил вэ? Тийм ээ? Одоо 35 жил айгүй утгагүй амьдрах гэдэг байгаа үстэй. За тэгэхээр ер нь бол ингээл 55-аас дээш 50-аас дээш болоод ирэхээр өөрийгөө ингээ хөгшин гэж боддог одоо тэр ойлголтоо л болчих хэрэгтэй байгаа юм. Яагаад гэхээр одоо нөгөө бидний хүүхэд насны шиг одоо юу гэдгийг нөгөө дундаж наслалт гээл арай өөрөөсөө шүү дээ. Одоо л дундаж наслалт ч уртссан. Тэр хэрээрээ залуу нас хүртэл урт болчоод байна шүү дээ. Тэгэхээр одоо би бол одоо манай дээр ирж байгаа одоо жоохон ингээ настай тэгч нарт бол хэлдэг. За одоо би ингээл тэдвэрчлээ гэл ингээл нэг стрессцэн л хүмүүс явж байдаг байхгүй юу. Тэгэхээр та өөрийгөө ер нь хитэн наслана гэж бодож чинь хэрэг нөгөө хүмүүс чинь хэлдэг шүү дээ. Би одоо за нэг 80 90 гэл ингээл хэлнэ шүү дээ. Тэгвэл өнөөдрийн насаа та одоо таны хувьд 90 наслах бол таны өнөөдрийн нас одоо танд ямар санагдаж байна гэж асуудаг. Тэгэхээр одоо энийг үзээд одоо сууж байгаа хүмүүс ч гэсэн хэрвээ насн дээр поинтдаг бол та хит наслана гэж бодож байна. Яг тэр насны чинь хувьд өнөөдрийн нас чинь ямар санагдаж байна. Мэдээж хамгийн маш сайхан залуу нас санагдаж штэ. Тэгэхээр хүн ерөөсөө өнөөдөр амьдарч байгаа одоо өнөөдрийн нас гэдэг бол үргэлжил одоо тэр амьдрах хугацааны насны хамгийн сайхан залуу нас байдгийг. Тэгэхээр одоо өнгөрсөн лөө биш өнөөдөртөө ингээ хаппи байх нь аюул чухал. Одоо коучинг дээр гэсэн бити өнгөрсөн лөө одоо савал бити ирээдүрөө савал өнөөдөртөө амьдрал гэл ингээл маш олон зүйлэр хэлдэг штэ. Тэгэхээр ер нь бол хувцлалтын хувьд ч тэр насны хувьд ч өөрийгөө поинтлах байдал хэтэрхий одоо нөгөө битээ тэгэж одоо ирээдүрөөч бай өнгөрсөн лүүчээс хавлахгүйгээр өнөөдөр бол би амьдралынхаа одоо амьдрах насныхаа хамгийн залуу насн дээр явж байгаа учраас би өнөөдөр гоё байх ёстой. Яагаад тэр насны гоо үзэсгэлэн гоё ингэж гаргаж ирж болохгүй гэж. Заавал одоо 60 хүрэхээр 70 хүрэхээр одоо эмээ стилтэй байж болохгүй үстэй тий. Одоо гадны ингээл маш гоё хүмүүс шүү дээ. Одоо тий 80 хүрц ирнэ бие маш гоё авч явж гин гоё хувцалж гин. Одоо тэр солонгосын одоодыг харалтаа. Одоо бидний тэр нэг одоо маш олон дахин үзсэн нөгөө Жангум киноны гол дүр тэрэн дээр ч одоо би өчтөр яг бичлэгийг нэг харсан чинь бичлэг явж байна. Одоо 50 эдтэй гэчихгүй. Тэгсэн ч одоо тэр бие авч явж байгаа байлгүй. Тэгэхээр нас гэдэг бол ерөөсөө зүгээр хийсвэр ойлголт л гэж ойлгочих ерөөсөө таны тархинд байдаг зүйл. Тэгэхээр ерөөсөө нас чухал болвол тэгээл ингээл одоо статик гейм стайлаараа хувцлал одоо явах бах. Тэр хүн одоо тийм ээ одоо тэр одоо байгаа тэр наснаас илүү одоо таны бие авч явж байгаа байдал чинь чухал учраас та тэр өөрийнхөө наснаасаа яаж харагдах уу гэдэг бол хувь хүний л ерөөсөө өөрийн үзэл бодол
тийм ээ харах өнцгөл болчиход байгаа юм л да. Гэхдээ мэдээж одоо юу гэдгийг 60 хүртэл нэг богинохоо миний бөгөөмсөө яваад байхгүй шүү дээ. Тэр насны гоо үзүүлсэн буюу насны хувцлалтыг л зөв одоо бүрдүүлээд явах нь чухал байгаа юм. За тэгэхээр та түрүү хэллээ бас нөгөө нэг ийм стилист, имиж мейкер үйлчлэг үзүүлэхээс гадна бас хувийн тим коуч үйлчлэг үзүүлдэг юм байна шүү дээ. За энэ давхаага бас дэлгэрэнгүй ярил. За ер нь бол одоо би 2 жилийн өмнө бол Канабелээс одоо коучер төгсөөд гарсан байгаа. За тэгээд энэ үйлчилгээг бол яг өөрийнхөө тэр нэг ажил мэргэжилтэд ингээ уялдуулаад хийнэ гэдэг одоо зорилгоор бол сураад төгссөн байгаа. За тэгээд мэдээж одоо стайлингийн коуч одоо коучинг үйлчилгээ бас байгаа. Одоо урт хугацааны турш. Жишээлбэл одоо хүмүүс ингэдэггүй нэг удаагийн зөвлөгөө авах бол ер нь жоохон одоо хувь хүнээсээ их идэх чармаалт гаргах зүйл байхгүй юу? Хувь хүн өөрөө одоо юу гэдгийг идэх чармаалт гаргахгүй бол бас хэцүү шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс бол өөрийгөө мэдэрсэн орж ирдэг. За би одоо юу гэдгийг одоо за 30 40 жил ингээд яг энэ хэв маягаар амьдарсан учраас би тийм хурдан өөрчлөгдөж чадахгүй. Тийм учраас надад хин нэгний заавал одоо чиглүүлэг хэрэгтэй байна. Чиглүүлэгтэй байж би одоо илүү гоё төгс одоо өөрчлөгдөхийг хүсэж байна. Өөрлөхийг хүсэж байна гэд. Ингээд ирэхээр урт хугацааны одоо нөгөө 6 сарын 1 жилийн ингээд гэрээ хийдэг. За гэхдээ ганцхан энэ дээр стайлингийн одоо нөгөө коучинг хийгээд байхгүй. Тэр хувь хүний бас амжилтын коучинг, тэр хүний одоо асуудал ямар асуудал вэ те илүү одоо нөгөө хувь хүн талаас нь илүү коучинг хийгээд явдаг. За тэгээд ирэхээр нөгөө хүн аяандаа ингээд нөгөө өөрчлөгдөөл коучинг гэдэг өөрөө угаасаа маш гоё зүйл шттэ хүнийг бол одоо байгаа өнцгөөс нь бол асар одоо тийм ээ одоо дээш нь одоо урагшлуулж идэг хурдтайгаар явуулж идэг одоо маш одоо гоё зүйл учраас тэр хүн бол асар хурдтай өөрчлөгдөж байдаг. Өөрчлөгдөд ирэхээр эргэн тойрныхын хүмүүс нь "Хөө чи яац яагаад энэ чи нэг л өөр болцсон байна" гэл ингээл хэлдэг л аахгүй. Эхэлдэг. Тэр нөгөө нэг эргэн тойрныхын хүмүүс бас тэр өөрчлөлтийг нь анзаараад гоё сайхан байна гэд хэлэнгүү тэр хүн маань эргээд те илүү аз урам аваад аз жаргалтай болдог байх гэж бодож байна. Тий, ер нь одоо тэгэл нөгөө эргэн тойрны хүн чи яасан гоё болсон гэдэг харж ин л одоо тэр хүн чинь нэрээ би чинь бас ингээд нэг коучинг аваа явж байгаа. Оо энэ чи үр дүн ингэж амар харагддаг юм уу гэл ингээл бас хүүхэн талаас ааж тэр яриа одоо үг ярианы сонголт талаас ааж өөрөө өөртөө итгэх байдал тийм ээ аливаа асуудалд одоо шийдвэр гаргах одоо тэр хандлага тэр одоо бодох хүртэл одоо чухал штэ ер нь бол юу бодох хэвтэй юм бид нар тийм бид нар өдөр тутамдаа 60-аас одоо 70-80 мянган бодол боддог. Тэгвэл энэ бодлыг бид нар бодлоо удирдах сургаас ихсүүлэл маш их зүйл бол өөрчлөгддөг. Мэдээж бодол удирдагдсанаар бид нар дараагийн одоо тийм ээ зүйлүүд бол тэр өөртөө татах юмд хандах хандлагууд бол өөрчлөгдөд явдаг аа. Тэгэхээр ер нь бол коучинг үйлчилгээ бол хүн зайлшгүй хэрэгтэй. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Тэгэхээр нөгөө нэг гэрэл студио маань хувийн хөнгө тодорхойлох стилистүүдийг бас бэлтгэж гаргадаг тийм сургалт явуулдаг гэж би сонссон. Энэ тухай та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За тэгэхээр ер нь бол хувийн хөнгө тодорхойлох одоо нөгөө стилистийн сургалт маань бол ерөөсөө өмнө нь бол Монголд байдаггүйсэн бид нар одоо ер нь бол дандаа л гадагшаага одоо гаднаас л сурч байсан онлайнаар за одоо зарим хүмүүс бол явж суралцах тэгэл энэ 2 дахь хил дээр суралцж байна л гэсэн үг шүү дээ. За тэгээд манайх одоо яг энэ 24 оны 1 сараас гэрэл стайлинг студио маань хувийн хөнгө тодорхойлох стилист бэлтгэж эхэлсэн. За тэгэхээр энэ маань бол маш олон одоо давуу талтай. Нэгсэндөө тэр хүн их орондоо сурч байна. Их орондоо сурахаас гадна их хэл дээрээ сурч байна. За тэгээд онлайнаар сурах юм бол дадлага хийх боломж байхгүй. Нэгсэндээ онлайн мэдлэгийг л бид нар аваад байна гэсэн үг байхгүй. Тэгээд дадлага хийх боломжгүй. Гэтэл энэ өнгө тодорхойлох одоо үйлчилгээ маань одоо сургалт маань хамгийн чухал юм дадлага байдаг. Яагаад гэхээр нөгөө ажиглалтын арга болон одоо шинжилгээний аргыг хослуулж тодорхойлдог гэсэн үг байхгүй юу. За ажиглалтаар би тэр тухайн хүний арсны өнгөсний өнгө, нүдний өнгөийг ингээ хараа. За энэ хүн иймэрхүү улирал юм байна да. Ийм ч хийж магадгүй одоо тийм ээ 100 ч хийж магадгүй. За хаварч хийж магадгүй. За өвөл юм уу, намар ч юм уу гэд ингээ нэг тодорхойгүй байдаг. Тэгвэл бидний нүдэнд харагдахгүй өнгө буюу арсан доор хөнгийг бид мэрэгжлийн алчуур тавьж хардаг гэсэн үг. За мэрэгжлийн алчуур гэд тодтогоод байгаагийнх нь учир юу вэ гэхээр өнгө чинь дотор ингээ маш олон тоонд хуваагдаж явж байгаа шүү дээ тийм ээ маш олон төрөл гэсэн үг. За тэр болгоны чинь яг тэр мэрэгжлийн алчуур одоо ингээд алчуур маань яг тэр кодны дагуу бодогдоод ирсэн алчуурыг бид нар одоо улирлаар нь тухайн хүн дээр тавиад ингээ хараад за энэ хүн бол ийм улирлын хүн байна гэдгийг л тодорхойлоод байгаа. Тэр алчуурн дээр яаж ямар улирлын алчуурн дээр энэ хүний царай яаж өөрчлөгдөж байна. За тэгэнгүүт одоо жишээлбэл онлайнаар одоо саяхан нэг жишээ нэг кейс гарч ирсэн. Тэр хүн яасан гэсэн чинь 3 уур газар очиж 3
одоо 3 өөр газар өнгөө тодорхойлуулаад 3 өөрөөр тодорхойлуулаад ороод ирсэн. Гэтэл тэр 3 өөр газараас нь тэр хүний өнгийг зөв тодорхойлсон газар нэгч байгаагүй. Тэгэхээр эндээс зүгээр ямар алдаа ажиглагдаж байна гэхээр одоо яг хөө миний хувьд бол ингээд нөгөө дизайнераа төгссөн учраас бид нар ч хар зураг өнгөц зураг гэдэг ингээд орчиж байгаа. Хүүтэн өнгө дулаан өнгө бол ингээд ялгаад бүтэн одоо нэг жил үтцсэн гэсэн үг байх нь шүү дээ. Гэтэл яг зүгээр ингээд нэг онлайнаар курс төгссөн хүмүүс бол хүүтэн дулаан өнгө бас яг төдийлэн сайн мэдэхгүй байгаад байх шиг надад бол зүгээр санагдсан. Тэгэхээр нөгөө нэг зүгээр ингээд давуу тавиад тэгээд тэр өнгөө яг тэр софт юм уу, брайт юм уу, трүү юм уу тийм ээ. За мөд юм уу гэдгийг ингээд өөрснөө ингээд сайн ялахгүйгээр за энийг юм байна байж магадгүй гэдэг юм өнцгөөс хараад ингээ өнгө тодорхойлоод байна гэж би бол зүгээр хувийн зүгөөсөө тэм дүгнэлт бол анализ хийсэн ирж байгаа хүмүүсээс бас асууж штэ. За ямар альчуураар яаж тодорхойлж байна? За тэр лайвыг харж байна те. Ингээд ирэхээр мэрэгжлийн альчуур гэдэг юм чи асар чухал байхгүй юу? Ялангуяа юм курс төгссөн хүмүүст бол ягаад тэгэхээр тэр хүмүүс бол тэр өнгөний талаарх одоо тийм ээ мэдлэгийг бол аваагүй хүүтэн дулаан өнгийг бол ялгаж сайн мэдэхгүй ч юм уу тийм учраас одоо бид нар бол өнгөний стилист бэлтгэх одоо хөтөлбөр дээр бүр ингээд өнгө гаргуулдаг одоо усан модгаар за энэ өнгөийг энэ өнгөтэй болохоор ингээд ийм өнгөийг ийм өнгө одоо хойлвол ийм одоо дулаан өнгө гардаг сэрүүн өнгө гардаг за ижилхэн хоёр улаан өнгө байхад нэг нь дулаан нэг нь сэрүүн байж байгаа байхгүй юу тэр ойлголтыг бас илүү төлхөө өгдөг за тэгээд ер нь бол одоо та мэс засал хийж байгаа бол мэс заслын утгаар л мэс засал хийхээс биш гэрийнхээ одоо утгыг ячраа мэс засал хийхгүй зү яг энэтэй ижилхэн өнгө тодорхойлогчл байгаа тэр мэрэгжлийн одоо тийм ээ альчуураар нь тодорхойлооч. Тэрнээс нэг одоо юу гэдгийг нэг одоо зах дээр гараад нэг хитэн даваа авчир тавьчаад өнгө тодорхойлоод тийм гэдэг бол айгүй буруу. Тэр бол буруу тодорхойлт явагдаад тэр хүн одоо тэр тодорхойлж байгаа хүнийг удаадаа тэр хүнээс ингэ төлбөр авж байгаа юм шиг боловч эсрэгээрээ тодорхойлуулж байгаа хүнд нь асар их одоо нөгөө хор хохиролтой байдаг. Тэрний юу вэ гэхээр тэр хүн одоо за энэ мэрэгжлийн хүн тодорхойлоод өгсөн юм чинь гэж бодоол те. Ингээл тэр улирлынхаа өнгөөр хуцлаа аваад байдаг. Хэдэн сая төгрөг тэр нь зарцуулчаад ороод ирдэг байхгүй юу? Одоо жишээлбэл манай дээр бас нэг кейс байгаа. Одоо 3-4 жил ингээд би буруу өнгөөр хувцалцсан яваад байсан юм байна шүү дээ. Хайрам өнгө. Одоо би энд хичнээн сая төгрөг зарцуулсан энэ хувцанд. Одоо би ингээд дахиад хувцас шинжлэх болж байна гэдэг. Энэ бол асар одоо бас ингээд хор хохиролтой нөөжлүүлж байгаа хүмүүстэй. Тэгэхээр мэрэгжлийн төвшөнд үйлчилгээ үзүүлэгчл байгаа бол мэрэгжлийн тооног одоо техник тооног төхөөрөмжтөд буюу мэрэгжлийн одоо тийм ээ хэрэглүүртэй байгаа чи гэдгийг хэлэх гээд байгаа юм. За тэгээд яг манай стилистүүдийн хувьд бол яг энийг бол онлайн мэдлэгтэй дадлага ажилтаа ингээд төгсөж байгаа. Энэ нөгөө дадлага гэдэг чинь асар чухал байхгүй юу? За тэгээд мэдээж мэрэгжлийн сертификаттай төгсөөд явж байгаа. За тэгээд бид нар бол одоо суралцагч нартай одоо төгсөөд гарсныхан дараа бол байнгын эргэх холбоотой. За одоо яг тэр хүнд одоо тийм ээ одоо бизнес дээр нь за энэ өнгө тодорхойлох одоо ажил бизнес дээр нь яг ямар асуудал гарч ийн яаж нээж ийн гэдгийг бол байнгын ингэж нөгөө эргэх холбоотой асуугаад юм асуух гад тэрх юм бол одоо байнгын зөвлөж үйлчилдэг. Тиймэрхүү одоо хэлбэрээр бол явж байгаа. Тэгэхээр бол өнгөний стилист гэдэг бол асар чухал зүйл шүү. Ер нь бол. Тэгэхээр би бас нэг харж ирсэн л да одоо ингээ интернетээр хувийн өнгө тодорхойлноо та зөвөр өөрийнхөө тийм нүүрний зургийг фильтрийг аваад явуулаарай. Таны хувийн өнгийг тодорхойлж өгнө гэдэг. Тэгэхээр үнэхээр яг тэг хүний зургийг хараад хувийн өнгийг нь тодорхойлох боломжтой юм уу? За ер нь 50-50% юм таах магадлалтай л гэж хэлчихье да. Ер нь бол хэрвээ тэгдэг байсан бол яах гэж энэ хувийн альчуур, өнгөний альчуур, шинжилгээний альчуур гэдэг юм гараад байгаа юм тий. Тэгэхээр нөө бидний яг одоо ингээд зургийг хараад одоо би өөрөө чинь ингээд бодоггүй ингээд байгаа энэ дүр төрхийг хараад үсний унган өнгө, хөмсгний өнгө, нүдний өнгө, арсны өнгөж хараад за энэ хүн нэг ийм илрэл байж магадгүй гэсэн юм таамаглалыг төвшүүлнэ. Энэ бол 50-50% магадлалтай гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр онлайнаар тодорхойлуулж байгаа бол та 50% онох, 50% алдах. Ерөөсөө л энэ одоо жингийн тухайн дээр явж байна л гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр дотроосоо тэр наривчилж бас тодорхойлно гэдэг чинь хамгийн чухал байхгүй юу? Улирал дотроо энэ жишээлбэл зуны улирал гэхэд true summer, light summer, soft summer гэдэг ингээд байж байгаа. Тэгвэл soft summer, soft autumn хоёр зэрэгэлдээ буюу хурш улирал учраас андуурагдах тохиолдол их байдаг. Light spring, light summer хоёр бас андуурагдах тохиолдол их байдаг. Ойролцоох нь шүү дээ. Гэт ингээд ер нь бол тухайн хүний бас нөгөө онцлогоос шалтгаалаад одоо тэр хүн андуурагдах тохиолдол их байдаг учраас ерөөсөө л
Одоо бид нар ч гэсэн эмнэлэгт үзүүлэх очихдаа за миний энэ гэдэс өвдөд энэ би нэг хордлого болсон юм шиг байна гингүүд цусны шинжилгээ авдаг үстэй. Тэр чинь шинжилгээгээр тодруулаад байна шүү дээ. Энэ хүн ихэнх цусны одоо хордлого болсон юм уу эсвэл өөр юм байна уу гэдгийг. Тэгвэл мэрэгжлийн альчуур гэдэг чинь ерөөсөө тэр байхгүй. Ажиглалтын аргаар за энэ хүн хордлогчсон байж магадгүй, хотод нь ч өвдсөн байж магадгүй гэдэг ингэ бодож идэг. Шинжилгээ хийгээд мэрэгжлийн альчуураар тодорхойлоод энэ хүн ингэсэн байна гэдгийг л наривчилж гаргаж ирж байгаа л нэг хэлбэр. Тэгэхээр ер нь бол хэрвээ тавангууд тодорхойлуулах гэж байгаа бол нэг л удаа тодорхойлуулахдаа зөв тодорхойлуулаач. Тэрнээс шууд цаг зав өрөөд дэвэн дэлхийн газруудаар яваад тий. Тэр хүн чинь болохгүй болоод дахин дараагийн газар очиод тийш тэр өмсөж байгаа хувцас нүүрт нэг л болохгүй нэг л одоо болж өгөхгүй байгаа тухайн хүн чинь өмсөж байгаа юм чи мэдэрч л байгаа шүү дээ толонд харж л байгаа юм чи. Тэгэл дараагийн газар очдөг ингээ яваад идэг юм бол. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell Podcast. Happy Bell podcast-ийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлж байна. Хэрвээ та бүхэнд энэ удаагийн дугаар маань таалагдсан бол лайк дараад манай YouTube сувгийг дагаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Насан туршдаа суралцагч байв. Цахим их сургууль Bell Pocket University